За өдрийн мэнд. За өнөөдөр Тантоны талаар ярилцъя. Танто бол Японы уламжилт хотго сэлмнээс гадна самурай нар Танто хөвчлэн хэрэгэлдэг. Танто нэг 15-аас 30 см дунджаар урттай байдаг фиксэд үргэлж хийцтэй хотго. Энэ болохоор тонгоргой мэдээж Тантог Японоос гадна ер нь яг сүүлийн үед боловсронгуй болгосон Америкчууд тэгэхээр Тантог Америк Танто, Япон Танто гэж хоёр хаадаг болчихсон. Тантоны онцлог нь үзүүрийн хэсэг 20-30 градусын юм өнцөг үүсгдэг. Энэ яагаад ердийн хотгоноос илүү онцлогтой бэ гэхлээр дайн тулааны үед ашиглахад илүү тохиромжтой. Танто бол энэ үзүүрийн хэсэг маань 20-30 градусын налуутай энэ маань ерөөсөө яг цэвэр тулааны үед ашигладаг. Жадлах, зоох үйлдэлд бол илүү тохиромжтой байдаг юм. Зэвсгийн чанартай зүйл байна. Тэгэхээр энэ хүйтэн зэвсгийг бол мэдээж тусгай хэрэгцээнд зэрэг цагдаагийнхан ашигладаг. Энгийн хүн бол ашиглахад тийм тохиромжтой биш. Онцлог нь юу вэ гэхээр ерөөсөө энэгээр хэрчиж хоол хийх ахуйн хэрэглэнд бол тийм тохиромжтой биш ээ. Тэгэхээр яг мэргэжлийн улсууд илүү ашигладаг. За юм байна. Тэгээ Тантоны талаар гой мэддэг мэдээлэл санал солилцоорой. Энэ болохоор юм хөнгөр таллаатай юм. Хувилтаа бай Танто байна. Тэгээ мэдээлэл солилцоорой найзууд. Өөрт байгаа Тантоны зургаас хуваалцаарай. Мэддэг зүйлээ санал солилцоорой. За баярлалаа.